сайн байна уу ээж минь? Муу хөөч минь. Сайн уу хараа? Чи над руу хязгаар тавьчих юм бэ? Би хариу хүлээгээ лээ. Сайн уу? Энэ захиалч өдрийн минь дүргий. Хүн төрлөختний харилцааны өнөд өв соёл болох гараар бичсэн захиаг Их Монгол радио 99.7 эргэн сэргээж байна. Бид таны шин сэтгэлийн үгийг дуу хоолоогоор зүрхнээс зүрхэнд итгэлээс итгэл үрдэн байж хүргэх болно. Та цагтлаа манай радиогийн байранд ирж өгөхөөс гадна Их Монгол пэйж хуудасаар дамжуулан хүргэх боломжтой. You got mail. Танд загтал ирлээ. Хариу хүсье. Сайн мэцгонор хүнд сонсогчдоо та бүхэндээ өчигдөр мэндийг хүргэе. За өвлийн тэсгэм хүүтэн өдрүүд үргэлжилж байна. За тэгээд өнөөдөр бас энэ цаг хүртэл тэсэн ядан хүлээж байсан сонсогч та бүхэндээ баярлалаа. Тэгээд жоохон техникийн асуудлаас болоод нэвтрүүлэг маань жоохон хосорчлоо. Тэгээд та бүхнээсээ хөлцлөөч. Ингээд Их Монгол радио даваагаас Баасан гарагийн өдөш бүрийн 19 цагаас сонсогч та бүхний сонорт хүрдэг танд загтлэрлээ нэвтрүүлгийн маань шинэхэн дугаарын ихөө эхэлж байна. Ингээд шинэ 7 хоногийн шинэ өдөр шинэ дугаартайгаа өчрөн залгаж байгаа та бүхнийхээ амар мэндийг мэдчихлээ. Ингээд хөх Монголын хөрслөг сайхан Тэнгэрлэг ирчүүдийнхэн болоод энэ Монголыг өөрийн үзэсгэлэн гоогоороо бишрүүлэгч, дэлхийд өөрийн үзэсгэлэн гоогоо бишрүүлэгч, Тэнгэрлэг сайхан ухаанаа бишрүүлэгч хатанго охид өсгөөчүүдийнхээ энэ үчийн амраа болон альтгая. За тэгээд өнөөдөр бол мэдээж амжилт ололтоор дүүрэн шинэ 7 хоногийг ирчүүчтэй сайхан эхлүүлсэн эрхэм та мэдээж яг энэ мөчөд аз жаргалын зам буюу гэртээ ярих замууд явж байгаа. Яг энэ торгай агшинд бас таны хань дотны найз таны сэтгэлийн орон зайчин байхыг үргэлж бид хичээх болно. Ингээд тань загтлэрлээ нэвтрүүлгийн маань энэ өдрийн дугаар ийхүү эхлэж байна. Бид маш энгийн амьдралын нэг сайхан цаг мөч, амьдралын нандин учирлаа бас бидэнд илгээсэн нэгэн охины загтлыг та бүхэндээ дуулгахаар өнөөдрийн дугаартаа бэлтгэлээ. За ингээд энэ цаг хугацаанд хамтдаа сонсогч та бүхэндээ баярлалаа. Нэвтрүүлэг маань Их Монгол радиогийн пэйж хуудасаар дамжиж лайв хэлбэрээр сонсогч та бүхэнд маань, үзэгч та бүхэнд маань хүрч байна. За тэгээд Их Монгол радио үргэлж хамтдаа байгаарай. Ингээд Их Монгол радиогийн шууд эфирийн утсанд холбогдохыг хүсвэл 779999 дугаар та бүхний өмнө нээлттэй байх болно. 779999 дугаар та бүхний өмнө нээлттэй байна. Харин мессеж дугаар 94109970 дугаар та бүхэн нээлттэй байх болно. 94109970. За ямартай ч манай хандсран маань нэгдсэн байна. Сайн байна уу хандаа? За сайн байна уу? Сайн уу орой минь дээ гэсэн байна. Баярлаа. За ингээд өнөөдрийн загтлын тогтоог хамтдаа задлаа. Ингээд таныг бас нэгэн сахан гигэн хайрын оршихуй дээр хамтдаа байна гэж найдаж байна. Ингээд Их Монгол радио тань загтлэрлээ нэвтрүүлгийг дуусан тусал хамтдаа байгаарай гэж та бүхний орхон ингээд өнөөдрийн тогтоог хамтдаа задлаа. Сайн байцгаана уу? Яг энэ цагт нэвтрүүлгээ тэсэн ядан хүлээж суугаа надтай адилхан олон хүн байгаа гэдэгт би итгэж байна. Ингээд та бүхэндээ өөрийн амьдралын нэгэн орон зай, өөрийн амьдралын жаргалтай, магадгүй гинтийн тэрл нандин дурсамжаа хуваалцахыг энэхүү цагтлаар хүссье. Энэ цагт цаг гаргаж таныг надтай хамт байна гэдэгт итгэлтэй байна. Би одоо нөхөр хүүтэй хамт сайхан амьдарч байна. Би энэ хүү захиандаа би хань бит хоёр маань хэрхэн танилцж амьдралын түүх маань хэрхэн эхэлсэн тухай өгүүлэх гэсэн юм. Нэгдүгээр курсын оюутан байхдаа хамаатныхаа хүүгүн Аагийн очоод нөхөртөөгөө анх танилцаж байлаа. Найз нэмгинэ. Анх харахад яасан царай муутай залуу вэ гэж харж байлаа л да. Яг үнэндээ хинч түнд сэтгэл татагддаг юм байна. Яаж вэ гэж үү? Тэр миний хөгжилтэй, цагаахан, эвдрээгүй замтай болохоор тэр. Цаг хугацаа өнгөрч бид хоёр маш сайхан найзууд болсон юм. Зовох жаргахын альж цагт би түүний хажууд, харин тэр минь миний хажууд байдаг байлаа. Түүний минь найз бүсгүй миний сайн найз минь байсан юм.
Би ч түүндээ найз залуугаа танилцуулаад дөрвөлээ хаяа хос болзоонд явж янз бүрийн л зүйлс хийдэг байлаа. Манай хүнийг энэ гэдэг юм л да. Найзууд байхдаа би ч түүгээрээ их бахархдаг байлаа. Яагад гэвэл найз өхөндөө үнэхээр халамжтай. Хол газар тустай байхдаа найз өхнөө огт хуурахгүй. Чинхэн мундаг эр хүн болохоор тэр. Тэгээд л би чинь найзаараа л бартаж өгнө шүү дээ. Манай энтэй суусан хүн лавж харгана. Чи нэр үнэхээр хацтай өхөн гэдэл ярьдаг байлаа. Хоног хугацаа харвсан юм шиг өнгөрч би найз залуугаасаа шалтгаангүйгээр салчглаа. Бараг хаягдсан гэх үү дээ. Амар шаналал, уйлал. Хэдэн сарч явсан бүү мэд. Сэтгэл арай гайгүй болж байтал найз маань бас найз охноосоо салчхан дээрээ. Би зогцуулдаг хүн болж баахан нийлүүлэх гэж явсан ч манай найз охин түүнийг минь хуурч явсныг мэдээд эргэх сэтгэл нь ард үлдсэн байжээ. Тэр маань сэтгэлээр унсан амтан би үргэлжил хажууд нь байгаастай. Шархалсан зүрхийг нь тайтгаруулах гэдэл хаяадаа уулзаж ярилцдаг байлаа. Ийм сайхан нөхөрлөлөө тэр минь нэг л өдөр үгүй хийсэн юм. Нэг өдөр чатлаад байж байтал нөхөр маань Шукагийн дэргэд минь байж дууны клипийг YouTube-ээс үзтээ гэж надад санал болголоо. Би ч үзлээ. Нөхөр маань за юу ойлгож байна? Хайртай хүний хажуудаа байгааг мэдэхгүй нөгөө өөр хүүхэнтэй явчаад дараа нь ухаарч байна чаас. Гэн тэг яав? Тэгээ юу болох вэ? Гүүр юу ах вэ? Утга нэг юм л юм биш үү? Ингээд чат дуслаа. Маргаашнаас нь намайг гуйж эхэллээ. Түүнийг намайг гуйна гэмээр санаагүй би тэр тухай сонсхийг ч хүссэнгүй халгаахгүй байлаа. Түүн тайлбарладаг ганцхан өгтэй. За, нэгт чи бит хоёр сайн найзууд. Хоёрт тэр чи миний сайн найзтай үерхжүүлсэн. Гуравт би чамайг хизээч эмгтэй хүний нүдээр харж байгаагүй шүү дээ. Тиймээс харилцаагаа ор мөргөө таслая гэж эрс шийдэмгий түүндээ хэлсэн. Хоног хугацаа өнгөрсөөр төгсөх курсын шинэ жилийн үдшилэг. Мань хүн залгаж байна. Утсаа аваад минь тусаа мэдлцээд шинэ жилдээ тухайгаа хэлэхэд тэр маань намайг үдшилэгт бэлдэж өгье хэмээн найзынхаа салонд дуудсан. Гэхдээ юм тулчихсан болохоор би ч уухантаас гүгээд яваад очлоо. Тухтаач уулзаж ярилцсан юмгүй үсээ янзлуулж нүрээ бодуулаад баярлаа гэж хэлчихэд л үдшилэг рүүгээ яархан явж чадлаа. Энэ явдлаас хойш 7 хоногийн дараа яг он гарсны дараа тэр маань над руу залгаад гэрийн гадаа ирчихсэн байна. Гараад ирээч гэж дуудлаа. Би ээжээсээ өчнөө гуйж арай гэж нэг гараад уулзлаа. Тэгэхэд яагаад ч юм миний сэтгэл догтлж баяр хөөрөөр дүүрээд л хачин гоё санагдсан. Тэр өдөш миний гараас хөдлөө талхлаа. Яг л тэр цагаас эхлээд
жан гэдэг шиг л нэг тийм гоё мэдрэмж төрж билээ. Урд өмнө найз залуутайгаа хөтлөхөд надад тийм дулаан, тийм дотн мэдрэмж төрж байгаагүй юм шиг санагдлаа. Энэ цагаас хойш бид хоёр бие биенээсээ нэг ч алхам холдоогүй. Цаг нь болохоор бүх зүйл маш хурдан болж өнгөрдөг юм байлээ. Цагаан сараар гэр гэртээ очиод албан ёсоор танилцлаа. Гэхдээ гэрийнхэн бид хоёрыг найз гэдгийг мэддэг байсан л да. Магадгүй бид хоёрын тухай сонсоод ихэд гайхсан баг. Харин би Мартин Ан буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр бие давхар болсноо мэдсэн. Хамгийн хачирхалтай нь бид хоёрын амьдралын эхлэл дандаа баяр ёслолтой давхцсан байдаг юм билээ. Одоо бодоход жаргалтай цаг хугацаа улирсаар л удалгүй хүмүүс бидэндээ ирж аз жаргалыг илүү их мэдрэх болсон доо. Одоо хайртай хань минь хөөхөн зулцсан минь дэргэд байхад би хинээс ч илүү аз жаргалтай баяр хөөртөө амьдарч байгаагаа мэдэрдэг. Амьдралын сайн сайхан гэдэг, амьдралын баяр хөөр гэдэг яг дэргэд нь байж байсан байх шүү. Эрэгтэй эмэгтэй найзууд эцсийн эцэст хайртай хосууд болж шатдаг юм гэдгийг амьдралаараа би мэдэрсэн юм да. намайг чиний сэтгэл навчин биш цэцгэн байж дэ чимэн алгхан цэцгсэн хүрээлэн амраг минь чи байсны мэдсэнгүй халуухан байж дэ чиний сэтгэл хавран биш намран байж дэ чимэн харин цэцгсэн хүрээлэн хайрт минь чи байсныг мэдсэнгүй дэргэд минь байж хайр минь дэндүү орхон байж чимэн хажууд минь байж хайр минь чимэн хайр минь чимэн намайг үжид дэргэд минь байж хайр минь дэндүү орхон байж чимэн хажууд минь байж хайр минь энэ олон жилүүд чамайг би таньсангүй мэдсэнгүй. Их Монгол радио. Тэгэхээр өнөөдрийн цагтлын тогтвол маань задарлаа. Өнөөдөр өөр тохиолдсон амьдралын гайхамшиг, өөрийн амьдралын хамгийн гайхамшигт баялгаа багтаж анх хантайгаа танилцсан тэр сайхан торгон мөчөө хуваалцлаа. Мэдээж энэ өдөр бол нэгэн сахин хайрын санаа тэгшгэлсэн гайхалтай өдөр шүү гэж бодож байна. Ингээд Их Монгол радио өнөөдрийн нэвтрүүлгийн загталтаа ч гэсэн уялдуулан анх хантайгаа танилцсан түүхээ бас та бүхний хуучлаарай гэж урьж байна. Ингээд мессежний дугаар 94.99 94.99 дугаар замун 77.99 гэсэн дугаар та бүхний манилттай холно. За шууд эфирт холбогдохыг хүсвэл та бүхэн 77.99 замун эфирт та мессеж хэлгээ. За ямар нэгэн байдлаар сэдвт баригдахгүйгээр та хамгийн хайрладаг хүндээ бас зориулсан сэтгэлийн үгээ яг энэ цагт энэ шууд нэвтрүүлгийн эфирээр бас уншуулахыг хүсвэл та бүхэн 94.99 70 гэсэн дугаарт мессеж бичил
загтлаа илгээгээд нэвтрүүлгийн туршид уншуулах боломжтой. За мөн нэвтрүүлэг маань бас лайв хэлбэрээр их Монгол пэйж хуудасаар дамжин та бүхэнд хүрч байгаа. Тэгэхээр та бүхэн комент хэсэгт нь бас өөрийнхөө олон түмэнд хүргэхийг хүссэн сэтгэлийнхээ үгийг бас бидэнд илгээгээрэй. За Монгол Бэндийн маань үргэлж бас бидэнтэй хамтдаа байдаг болсон байна. За амд найз Бэндриада энэ үчи мэндийг хүргэе. За манай хосоо манч багын урлагийн хүн байсан юм мундаг уншиж байна шүү гинэ. Баярлаа. Найстаа баярлаа. За дараагийн сонсогч манай хамтсур маань бичсэн байна. За нэрээ гоё уншдаг шүү гэсэн байна. Баярлаа. За манай УКБ гоё дуу сонсъё гэсэн маань уучлаарай. За яг одоо шууд нэвтрүүлэг явж байгаа учраас энэ бол ямар нэгэн дуу хөгжмийн их хөтөлбөр биш. За энэ бол тань загтларлаа нэвтрүүлгийн өдөж бүрийн 19-с 20 цагийн хооронд сонсогч үзэгч та бүхэнд маань хүрдэг нэвтрүүлэг байгаа. Ингээд нэвтрүүлэгтээ шууд эфир та бүхэн холбогдох боломжтой. Тэгээ өнөөдрийн нэвтрүүлгийн сэдэв бол маш энгийн та хантайгаа танилцсан түүхээ цачаал гэж урьж байгаа. За эхний сонсогч холбогдсон байна уу? Байна. За сайн байна уу чи минь хүргэе. Сайн байна уу? За их Монгол радио тань загтларлаа нэвтрүүлгийн маань энэ үчийн эрхэм зочин боллоо. За ажил үйлсэн бүтэмжтэй энэ өдрийг сайхан өнгөрүүлв үү та? Ажил бүтэмжтэй сайхан өнгөрүүлээ. За нэвтрүүлгээ эхнээс нь сонссноо та? Сонслоо. За. Амьдралынхаа хантай анх танилцсан түүхээ хөлжлөхөөр холбогдов эсвэл арай өөр зорилготой холбогдов та? Сайхан дэлгэн гэдэг яхаа холбогдлоо. За. Таны микрофон нэлттэй байна? Одоогоос 18 жилийн өмнө нөхдөг анх танилцсан. Өнөөдрийг хүртэл жаргал зовлонгоо хуваалцаад яхаа амьдарчээ. Яхандаа маш их хайртай шүү. Энэ өдрүүдийг хүртэл хамтдаа байсан баярлаа гэж хэлмээрээ. Одоо хүнээр ярих юм бол нэг бүхэл бүтэн нэг насанд хүрсэн хүнийг бүтээсэн ба шүү дээ 18 жил гэдэг бол тий. Энэ хугацаанд одоо мэдээж амьдрал мэдлцэж танилцсан тийм ээ олон сайхан зүйлүүдийг хамтдаа өнгөрөөсөн мөн чухам анх хантайгаа яаж танилцж байв? Саянд болоод танилцсан. Тэгээд одоо сонсож байгаа манай хань найз надтай уцаараа танилцсан. За. Өөрийнхөө зориг хүрдэхгүйгээр найз нөхрийн маань тухай яг надтай танилцсан. Бас орлон тоглогчтой. Тийм. Сэргий. Дараа нөхдөөрөө уулзахдаа нөхөр маань өөрийнхөө тухай ярих болохоор бүгдийг мэдээд. Нөхөр маань мэдэхгүй байгаад байдаг. Найз нь ингээ яриад байгааг бас өөрөө бол мэдэхгүй байгаад гэсэн байх тий. Тэгээ өөрчлөлтөд болсон жоо тохиолдол танилцаад сайхан дурсан жигээ. Ер нь ингээд баяртайнаа. Таны хувьд 18 жилийн өмнө хантайгаа анх танилцсан. Ер нь ханых нь анх ямар байдал ч юм уу, ханых нь яг юу таныг тэгж их татваа. Өнөөдөр насан туршийн нь хань болох энэ итгэл найдвар, энэ зүрх зоригийг танд өгсөн болоо. Манай ер нь баруун дэлгөө. Ер нь одоо ч гэсэн дангаараа. Тэгээд намайг өдөр бүр дэмждэг. Миний ер нь наадхад байж чаддаг. Тийм болохоор л яахын аргагүй таны сэтгэлийн дутуу орон зайг дүүргэж чаддаг мундаг ирэн байна тий. Тэгээд танай нэвтрүүлэгт халтуудыг залгаж үзсэн. Тэгээд халтуудаа залгуулад харагдлаа. Тэгээд маань хүрээ нэвтрүүлэг сонсдог. За. Тэгээд намайг тийм сонсож үзээрэй. 2-3 удаа нэвтрүүлэг сонсож үзээ. Ажлаа таардаг байхгүй юу? Одоо тэгвэл гэр бүлээр хамтдаа сонсдог. Хамтдаа сонсдог байна. Ямар гоё юм бэ? За тэгээд ийм сайхан тэнгэрлэг сайхан гэр бүлийн энэ сайхан нандин сайхан түүхийн нэгэн сайхан цэг дээр очиж хамтдаа бас аялсандаа баяртай байна. Тэгээ ямар тач өнөөдөр та хоёрын энэ амьдралыг цэцгэлүүлсэн тэр мундаг найзад баяр хүргэмээр байна те. Өнөөдрийн та хоёрын энэ аз жаргалтай амьдралын үүдийг авах төгссөн бол мэдээж ханых нь найз байлаа. Үнэхээр гайхамшигтай сайхан цаг үе. Өнөөдөр бол бас таны хувьд сэтгэлд нь нэг сайхан дурсамжуулсан сайхан цаг мөч байж чадж байгаа юм байна. Баярлалаа нэвтрүүлэгт холбогдсонд. За баярлалаа. За гэр бүлд наач жаргал хүсье. За их Монгол радио тань загтларлаа нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Тэгэхээр саяны бүсгүй маань холбогдож ханыхаа санал болгосноор нэвтрүүлэг сонсч эхэлсэн гэж ямар гоё юм бэ те. Нөхрөн сонсдог. Тэгээд гэргийгээ сонсч үзээрэй, сонсоод үзээрэй гэснээр 2-3 дахь анги сонсч байна гэж баярлаа. За тэгээд ямар ч 18 жилийн өмнөх
гэр бүлийнхээ үнтэй танилцж байж за найзаараа дамжуулж өнөөдрийн нэвтрүүлгийн сэдэв бас ялангуяа нөгөө би яагаад би ганц бий байдаг юм бэ? Одоо надад ингээд зав алга ажил гэргсээр байгаад одоо надад зав алга би хүнтэй танилцж чадахгүй юм гэсэн тэр хүмүүс бас нэг багхан ч болтгоо мессеж өгөх зорилготой шүү. Бас нэвтрүүлгийн нэг юу зорилго нэг ч тий. Байна уу? За сайн байна уу чимэд хүргэе? Байна уу? За та нэвтрүүлэгт холбогдсон байна. Тань захидларлаа нэвтрүүлгийн. За нэвтрүүлгийн сэдвийн дагуу холбогдож байна уу эсвэл та нэвтрүүлэгт өөр зүйл хэлж ярихаар холбогдов уу? За анх хантайгаа хэрхэн танилцчихв та? Ер нь бол яг ажил нууцтай. Гэхдээ яг миний сайн найз байгаа юм аа. Тэгээд нэг ангийн автоцтай. Тамаслаа би нөгөө такси тогоолсон 2002 оны хантайгаа. Тэгээд сар баяраг сургуулийн нэгдүгээр курсаараа. Тэгээд автоцтай. Хоёрын оноо дэрийг Яадаг гинэ? ирлүүгээ ингээ явсан маа нэг байдаг байсан байхгүй нэг нэг. Зөв. Баярлалаар тарлаа. Одоо нэг сургууль болоод тийм өөр ангилсан. Тэгээд манай ангид нэг ах байдаг гэж тэгээд тэрнээ одоо манай нөхөр одоо найзлдаг. Үерхдэг байлаа. Тэгээд үер тэгтээ тэгэхээр би амар өөр бүддэг байхгүй. Тэгээд хаттай хамтаа нэг зүйл явуулахаар өглөө дээр явахтаа ингээд табут хаасан. Арай ингээд явахтаа ингээд баахаараа яда танаагийн тавхараа би батлаа гэдэг. Би батлаа тэгээ харснаас тэгэлээ. $2,500 Ахнаагартай. Вау, ямар гоё юм бэ те? Yes, I did have to be here. Яг один нэг ангийн найзаа. Таны автоматар яа нөө. Сайн найзууд байсан тийм. Миний яг нэг нөө таа. Манай ангийн хаа. Тэгээд нөө хаадаг юм. Я таран гэж фотографиад амдах таваад асуусан. Яахан гэдэг таны Одоо ингээл заяаныхаа ани өөр охинд ингээл авчиж өгөхгүй л байжсэн байх шүү бас тий. Тэгээд магадгүй бас таны сонсдог дуу бол яхаа аргагүй түрүүний Чукагийн дэргэд минь байж гэдэг дуу бас яхаа аргагүй бас амьдралд нэг ойрхон дуу байдаг баха гэж бодож чинь. Тэг их гоё учрлаа нөгөө заяаны замдар гэдэг шиг үргэлж замдаа таардаг их сонио учрал бас их гоё учрал. Үр хүүхдтэй ярьсан ч гэсэн их сайхан түүх байна тий. Тэгээ хамгийн нэг сарын нэг өглөө би нөгөө табут нэг заатаа үгүй. Тийм. Манай бүраа хатдаг нэг хамаа. Наадаа нэг бүдний карата спорон дүүжөө мөн наадсаата ямар шахах бэ гэж таалдсан гэсэн. Оргол дээр ачсан нээлтээр нөгөө шахах байдаг. Нэг сургууль гэдгийг мэддэггүй. Яач мэдхэвтэй дөнгөж 9 сарын 1 тий. Хөөрхөн төрөх албагүй кино шиг л юм болсон юм тий. Одлоо. Гэтэ анхны төрсөн сэтгэл гэдэг бол магадгүй их содон, их нандин бас нэг амьдралын бас нэг зам чим цугтай байсан болохоор л их нүдэнд торж харагдсан баг л та. Тийм учраас өнөөдөр хамтдаа л байгаа гэж бодож байна. Тэгээд энийг зөндөө шалтгаантай ийм сайхан учрал, ийм сайхан амьдрал өнөөдөр одоо хоёулаа үр хүүхдийн ээж авах юм ийм сайхан том алдрын эзэн болчихсон явж байна. Үнэхээр гоё сайхан түүх байна. Баярлалаа. За баярлалаа. Энэ цаабид бидний надад байсан шиг байна. Яг энэ түүх давтагдж байгаа. Яг ингэж миний хот би яахаар ингэж бодсон. Таны нэг магадгүй аадаг шүүнчлэг тусмэд магадгүй гэж бодсон. Найз гэж явсан. Найзаа хана боддог байгаа юм уу? Би
байснаар би амар анханаа нөгөө тийм амар эндэ бүлээд авчихсан байна. Яна намаас хүмүүсийг яана гэж бодсон. Тэгээд тай басан яг яг хурцсан махтаа гэж. Гэхдээ юу гэдгийг та бол бүл болцсон амьдралыг тал болгоогүй, бүтэн болцсон амьдралыг хугас болгоогүй учраас энэ бол нүгэл биш ухаа. Магадгүй та хоёр учрах ёстой байсан л учрал. Зүгээр яг хуу магадгүй өөр хин нэгнийг ярьж илүү их бие биенийхээ мэдэх ч юм уу, бүсгүй хүнд яаж ханин илүү яаж ханддаггүй, хүнийг яаж хайрладаг гэдгийг бас тэрүүгээр дамжиж танд бас ойлгуулах бас нэгэн л мессеж байсан баг. Та бол зүгээр л нэг тий энэ бол ерөөсөө гимших ямар ч шалтгаан байхгүй. Та харин ч тийм аз жаргалтайгаар гэр бүлээ олоод авсан байна. Гоё юм тий? Баярлалаа. За гэр бүл наач үлгсэе. Баярлалаа. За. Их Монгол радио тань цагтаа нэвтрүүлэг маань үргэлжилж байгаа. Мессежний дугаар 94.99 70 дугаар байна. За та бүхэн бас комент хэсэгт бас өөрсдийнхөө гайхалтай түүхийг бас бичиж ирүүлэх боломжтой шүү. Тэгээ Их Монгол радиогийн өнөөдрийн цагталтаа уялдуулаад гэр бүлтэйгээ хэрхэн анх танилцсан түүхээ бас хуваалцаач гэж сонсогч та бүхнийгээ урьж байна. 70-99 шууд эфирийн дугаар байна. За магадгүй та бичил цагтл илгээхийг хүсвэл 94.99 70 дугаар та бүхний өмнө нээлттэй байгаа. За мөн та Их Монгол бич хуудасаар дамжин лайв хэлбэрээр хүрж байгаа нэвтрүүлгийг бас шууд хүлээн авч үзээд за комент хэсэгт нь бас өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлээд бичих боломжтой шүү гэдгийг бас энд хэлмээр байна. За ингээд Их Монгол радио тань захирлээ нэвтрүүлэг маань үргэлжилж байна. 94.99 70 дугаар таны өмнө нээлттэй байгаа. За Их Монгол радио тань захирлээ нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Тэгээ маш олон сонирхолтой олон загтлыг бид бас танд хүргэнэ. Тэгээ үргэлж бас бидэнтэй хамтдаа байдаг. Та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд өнөөдрийн цагт бол их сайхан олон хүний дурсамжийг сэргээсэн. За зарим тохиолдолд бас хүмүүний амьдралдаа маш ойрхон түүхийг бас бичлэлсэн юм байлаа. Сая сүүлд холбогдсон бүсгүйтэй бол бараг л утгаараа жоохон адилхан агуулга бүхий юм сайхан цагтлуулаа. Ягаад ч юм өөрийнх нь амьдралыг биччихсэн юм шиг тийм сайхан түүх надад харагдлаа гэж. Тэгээд бас л 2000 он ч одоо бараг 15-6 жилийн өмнө болсон юм сайхан түүх бас эргээд нэг амьдралын хуудсыг сөхсөн мэт их сайхан дурсамжийг бас зарим нэг сонсогчд маань үлдээж байгаа. Тэгэд юу гэдгийг их сонирхолтой учирлууд байдаг. Жишээ нь одоо юу гэдгийг бидний баг багт одоо жишээ нь ингээл манай аав ээжүүд бол ингээл түүхийн музей үзэж яваад танилцсан ч гэдэг юм уу. Яг хоо тухайн үед одоо цагийг өнгөрөөх тэр юу орон зай нас тийм өөр соёл их өөр байсан юм болов түүхийн музей үзэж явж байгаа эсвэл уран зургийн галерей танилцсан гэл тэр түүхүүд ягаад ч юм надад их тийм айгу тийм юу гэдэг айгу романтик санагдтiin тийм надын мэдрэмжтэй те тэгээ явж исэн. Тэгээд яг ингээл яг хожим ингээл аавуудаас ингээл асуухад бол ерөөхдөө тэнд хамгийн боловсралтай охтууд ч юм уу те ингээд яг байж идэг учраас тэндээс яг бүр ингээд нөгөө ихнэр болох зорилготойгоор ингээд бүр костюм бижак энэ төр найзаасаа гүйж өмсөөл энэ төр бас ингээд тэрүүгээр ингээд явж моовч ингээд хүнтэй танилцчихсан гэл бас их сонирхолтой түүхүүд бас байдгийг. За тэгэл дэх үед бол нөгөө бүжгэн дэх ордог, манга татдаг те айхтар түүхүүд байна. Тэндээс бас гэр бүлтэй олсон хүмүүс бол зөндөл байгаа. За тэгээ ялангуяа эрхүүд сурч ирсэн, Оросд сурч ирсэн, Москвад сурч ирсэн гэл оюутан ахуй наснда ер нь амьдралаа эхлүүлсэн маш олон гайхамшигтай сайхан түүхүүд байдаг. За тэгэл хуучтал их олон сайхан түүх бас энд дурддагдана. Тэгээд магадгүй бас энд яг заяаны хаантай уулзрах гэхээр ажил ихтэй учраас ажил гэр гэсэн маршруттай тийм учраас би ерөөсөө хантайгаа танилцаж чаддаггүй. Хүмүүс ч юм хаанаас гэр бүлийнхээ нэг яаж болоод идэх юм болоо гэх мэтлэнгийн сонирхолтой асуудал бас хөөрдөг л дөө. Тэгэхээр бас хүмүүсийн ханичлалтай танилцсан түүхүүд бас магадгүй танд нэгэн мессежийг бас өгөх юм болов уу гэж зүгээр санаж байна. Их Монгол радио тань захирлээ нэвтрүүлэг. Өчигдөр төргий. За нэвтрүүлэгт маань холбогдсон байна. Оройн төргий ажил үйлсэн бүтэмжтэй байв уу? Бүтэмжтэй баярлалаа. За нэвтрүүлгээ сонслоо. Нэвтрүүлэгтэй холбоотой санал хүсэлтээр холбогдов. Эсвэл би анх удаа сонсч ерөөдөө гоё юм байна. Ер нь яг танилцчихсан дурсамжууд энэ бүгд л батгдал энэ хүмүүсийг ярихаар. За та анх хантайгаа яаж танилцчихв? Нөхөртөөгөө одоо 2012 оны 12 сарын 1-нд танилцчихсан. Вау.
тоо онсоо. Яг тэр үед дөнгөж оюутан болсон байсан. Гэхдээ олгоо авах айгүй өөдөө тэгчихсэн байхгүй. Тэгээд тэр үед нэг Мосино гэдэг нэг кино суугч чатар ингээд кино санал асуулга гардаг. Аха. Тэгээд тэрийг хараад суужсэн чинь яг тэр өдөр нэг айгүй сонир өдөр нэг 12 сарын 1. Тэр чинь нэг дугаар болохоор баярын мэнд хүргэе бичсэн байхгүй. За. Тэгэхээр би жоохон өөдсөн шинжтэй баймар юм бараг чивэти бараг чиний баярын моханы бичээ. Тэгэхээр тэрнээс хойш хэдэн мессежлээд уулзаад тэгээд битэр чадаа би оюутан байсан дээр манай нөхөр надад айгүй юу гэдэг чиндээ айгүй анхаалал тавьдаг тэр утганы айгүй сэтгэл хэлээ. Тэгээд 14 онд анхны охиноо төрүүлсэн. 16 онд хүүгээ битээр бүр имлэг рүү явчаад машинда төрүүлчихсэн хамгийн дөрөвтэй. Одоо тэгээд дөрөв талтай айгүй сайхан дулаад ерөнхийдөө сайхан байна. Ахын түүхний гэлбэр айгүй хөгжөлтэй одоо ч гэсэн бодоход энэ төрөлтэй. Яг тэр үед тэр цагт тэр мессежийг би хараад үздэг тэр хүн мессеж өгсөн одоо талтай 5 жил болсон байна да. Их сонирхолтой түүх. Яг л та одоо ханаа бүр өөрөө тэгэл юм гэдэг их учиртай байдгийг шинж өгөх те. Одоо ингээд тэр үед би ч гэсэн гэртээ байж таасан. Одоо тэгээд ерөнхийдөө одоо хөөстөл амьдрал маань сайхан байна. Яс техник технологийн хөгжил гэдэг сайхан юм. Тэгээд зурагт үзээд, утсаар мессеж өчээд бас танилцчихна гэдэг бол бас цаг үеийн хөгжлийг мундаг сайхан ашиглаж таны амьдралд бас энэ хоёр хэрэглээний зүйл маш том тусаа өгсөний шинж бол өнөөдөр одоо дөрөв болцсон гэр бүл бол харагдаж байгаа байх гэж бодож байна те. Яг гэнэтлээ сошиал ч юм уу одоо эсвэл нотер үеийн юу гэдэг чиндээ яг 10 оны авсан нэг чат гэдэг зүйлийг бас нэг сүрэг талаас нь айгүй мэдээлдэг байсан бол битээр айгүй тэрийг их талаас нь олоод нэг явуулаад танилцсан гэж бодоод идэв шүү дээ ерөнхийдөө. Тэглгүй байх уу? Альва зүйл гэдэг бол хоёр талтай, сайн талч бий. Мэдээж сэрийг сүргээр бодож явах юм бол муу талч гэсэн мундахгүй л байгаа тий. Тэгэхээр ийм сайхан жаргалтай цаг мөчийг өнөөдөр ингээ бүтээж гисэн өнөөдөр 2-2 бүтээл төрөвцсөн хүсэл биелүүлэх хүүтэй орчлон үргэлжлүүлэх охинтой болчихсон мундаг ээж энэ цагт холбогдлоо. Тэгээ магадгүй энэ зөвшөөрлийг ашиглаад хандаа үр хүүхдүүдтэй хандаад юу гэж хэлмээр байна та? Хандаа хязгааргүй хайртай шүү. Хоёр хүүхдтэй гэсэн зөндөө хайртай. Тэгээ ханаа гондож борлуулдаг зөндөө хандгалын тэгээд тэр болгон дээр юм хитэн болохоор буул хийдэг гэдэг зүйлийг бас нэг талаас мэддэг л дээ. Тэр болгон дээр уучлахгүй чаддаг гэсэн одоо ч гэсэн уучлахгүй байна. Ямар гоё юм бэ те. Тэгээ энгийн уучлалаас илүү ингээд ийм сайхан олон түмэн сонор зүрхэн нээгдчихсэн яг энэ цагт бас хандаа ингээд зориулаад хэлнэ гэдэг чинь бас л гоё цаг хугацааг сонгож хэлж байна л гэсэн үг. Хань маш их баяртай байх гэж бодож байна. Тэгээ магадгүй нөгөө тэр болгон үгийг тийм үгийг сонсдгүй хүн чинь тэгээд за манай хүн бол тэгж байгаа даа гэж дотроо бодоод явж идэг байх л та. Тэ? Тэгээд ийм мундаг сайхан жаргалтай гэр бүлийн эзэгтэй танд дахин ач жаргалыг хүсье. Тэгээд одоо удахгүй дахиад хоёр сайхан үр тврээд ихийн хоёр дураад нь зүгээр агч. За гэр бүлд наад жаргалсан баярлалаа. Амьдралынхаа ийм сайхан цаг мөчийг бас хуваалцсанд баярлалаа. За. Их Монгол радио тань захирлаа нэвтрүүлгээр үргэлжилж байна. За. Манай ирчүүд гоё холбогдооч. Манай бүсгүүчүүд бол одоо мэдээж энэ сайхан амьдралын маш гоё гайхамшигтай цаг үе мэдээж хүний амьдралд хязгаарч мартагдахгүй. Зарим тохиолдолд бас ингэ ирчүүд маань ингээд танилцсан өдрийн тэр мартаа тий. Бас баларнаа. Тэгэхээр бүсгүүчүүд бол мартдаггүй байх нь шүү дээ. Одоо та анзаарсан уу? Саний бүсгүй бол ингээд бүр он сар өдөртөө нийлж байна тий. Бараг тийм мессежний ард тийм мессеж байхад нь би тэгэж уншаа тэгээд бүр мундаг ингээд оюун ухаанд нь байж. Манайхан нөгөө тэр юм нарийн юм мартчихдаг. Гэхдээ мэдээж амьдралын хамгийн чухал зүйлүүдийг бол хэдзээч зүрхнээсээ мартдаггүй л та байна арчит гэж. Бидний хэсэг нөхөд гэж. За их Монгол радио тань захирлаа нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Тэгээд та гоё сайхан түүхээсээ хуучлахыг хүсвэл 772999 дугаартай холбогдоод ярилцаарай. За үнэхээр гэгээлэг нэвтрүүлэг шүү. Амьдралтаа дэндүү ойрхон гэсэн байна. Нэргүү Батцэг маань энэ мессеж хийгээсэн байна. Танд баярлалаа. Тэгээ үргэлж бас бидний хамтдаа байж үнний зүг хамтдаа алхахыг танд баярлалаа. За дараагийн сонсогч холбогдож байна. Байна уу? За сайн байна уу чи минь төргий?
За, өчим дөргөө. За баярлалаа. Ирчүүд холбогдохгүй юм. Юм уу юу яа. Тийм үү гээл. Юу? Ясаасаа. Аха. Үгүй. За юу ярих вэ? За би тахайгуудтайгаа танилцсан. За манай онцлогчдод мундаг яруу найрагчиг шүлэг тэрлээл загтлуучаал бужигнуулаа байлгүй дээ тий? За тэр нь яг 2008 онд юм аа. 2008 онд. За. Тэгээд танилцчихлаа. Тэгээд байна. Тэгэхээр нэг очоод. Би ер нь үдэж боддог л доо. Миний хань гэдэг нь ер нь стаах юм байна. Тэгээд ойлгосон ханига хайрлсан хүний хань. Олон цаг аваад. Тэр хүний хань шиг сайхан байж юм байна. Мэдээж нэг тул хүний их ч байдаг. Хоёр нэг хань гэж байдаг юм. Ямар ч өгсөж урууд ядсан зүйлсэн тааж байж идэг. 2013 миний бие үлдээд. За. Би олон цагаанаас төгсөж байна. Аха. Их байсан ирж тойрч ирж байгаа үстэй. Аха. Яг тийм ажил миний хан тань гэж юм. Тэгээд ханима надад сайхан хөөдрөж өгсөн. Тэгээд гамбал тавд амьддаг. Тэгээд энэ хань чичиг гэдэг. Хоёр хүүхэдтэй гэсэн үү? Гурван хүүхэдтэй. Аа, гурван хүүхэдтэй. Цэцгээ. Аха, цэцгээ маань одоо сонсож байгаа болов? Nee, одоо сонсоо. Сонсоогүй. Би тэр танд явж юм байна. Аа, зөв. Хол явах юм уу? Аа, зөв. Аа, харж яваа мó? Тэгээ 2008 онд хайтараа танилцаад 2007 онд анх эхлээд ажил хийж байгаа зүйлтэй танилцаад багтлуулаад надад гэрээ бодоод. Тэгээ би хайтаа юу ч хэлэхдээ бол хайтаа маш хайртай шүү. Тэгээ хайтаа уурууд гомдож ирсэн бол уучлаарай. Адилхан янзын үйл тийм ээ. මොකක්ද අරගෙන magadu онтож ирсэн бол таныг уучлаарай гэж хандаа танаас төлөвлөж. Вау, гоё юм. Мундаг. Мундаг. Эр хүн юм л авах хэрэгтэй те. Тэгээд залуучууд бүсгүүчүүд тийм ээ цаан залуучууд маань танаас хайрлаж байгаарай. Хань чүрэл тавтна хажууд бүрэн түшиг юм байна. Тэгээд ханаа битэн хомдож уудаж байгаарай. Орд хэрэглэх байдаг. Байдаг. Гэхдээ тэр өөрөө тэмцэж гэж юм байдаг тийм ээ. Тэр мэддэг байна. Би ямар үйл таныг авах ямар үйл таныг ондооч би ямар үйл таныг юу хийчихв. Би сүүлд боддог л доо. Хамтасаа тэмцэж байгаа. Апилын байхаа аргагүй байдаг та. Ород байдаг. Хоёулаа бодоод доктор ярьж байгаа. Антаса. Одоо передимээр гэж байна. Тэр нь эмэгтэй хүн дайчин хурцах юм бол эмэгтэй хүн бас яг тийм байх юм. Миний ч одоо ингэж дээ. Энэ апч хэрэг үү. Дандаа үгүй миний ажил тохиолж байгаа. Тэгээд одоо 10 жил байгаа хэмжээд 10 жил ч та. Тэгээд хэнтэй маш хайртай шүү. Гоё байна. Аха. Цагаан залуучууд маань ханигаа уурлуулсан гомдоосон баснаа уучлаа тийм ээ. Нэг нэг буруу зөв гэсэн бол тэдний сайхан уучлаад хоорондоо ярьтаад сайхан гэр бол сайхан амтсаараад юм да. За, эрүүл утар шиг энэ сайхан эрүүлийн эзэн бас эрүүлэн танихгүй дөрөөн дээр нь байж энэ амьдралын сайхан аз жаргал өргөө гэрт чинь мөнх наслах болтугай. Гэр бүлээ хайрладаг хүнийг гэр бүл нь бас хайрлж баа. Үргэлж таны амьдралын зам хайрын нандин эрүүлтөө, хайрын нандин аялгаутай аз жаргал дүүрэн байдаг гэдэгт итгэлтэй байна. Хамгийн сайн сайхныг хүсье. За баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. Өнөөдрийн таны бүтээлцсэн гэр бүлд нь бас талархлаа. За баярлалаа. За. Их Монгол радио тань захирлаа нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Анх хантайгаа 2008 онд танилцсан. За анх 7 онд нэг байгууллагт ажилладаг байгаа танилцаад за мэдээж бас бүсгүй таалагдсан араас нь нэлээд гүйсэн бах. За тэгэж бол анх одоо гэр бүл болж
Өнөөдөр бас ингээд 3 сахин ээж аа болчихсон. Энэ сахин амьдралын түгээс уучлалаа. Тэгээд ганц үнэн зүйлийг хэлсэн. Энэ юу вэ гэвэл ертөнц магадгүй тэр чигтээ таны эсрэг байсан ч хорвоод ганцхан буугаа сумал битгий ялагдаарай гэж таны бууг сумалж чадах тэр хүн бол таны ганцхан гэргийл байдаг. ертөнц тэр чигтээ танаас урвсан багт таны талд ганцхан таны гэргий юм уу? Таны нөхрөл байна. Энэ л үнэн гайхамшигтай үнэн байлаа. Байна уу? Аа, сайн их Монгол гэсэн үү? Тийм их Монгол юм байна. Танай уртаа микро уулдаг төлөвлөрөө. За та 8800 55 36 дугаарлаа холбогдорой. За хэдэн 100 8800 55 36. 55 36. За энэ хүн нас ажил амжуулаад авчихсан тий. За их Монгол радио танилцуулгын нэвтрүүлэгтээ та бүхэн хамтдаа байна. За лайв маань яг одоо бас шууд хурж байгаа. Их Монгол пэйж хуудасаар дамжиж шууд хурж байгаа. Та бүхэн бас комент хэсэгт нь бичээд бас ярилцах боломжтой шүү гэдгийг бас хэлмээр байна. За тэгээд их Монгол радиогийн мессеж бичил загтал хүлээж авах дугаар маань 94 19 70 гэсэн дугаар байх болно. За орой минь хүргье. Хишгэ чимгээ хоёр байна. Гоё нэвтрүүлэг шүү. Баярлалаа гэсэн байна. За миний бас хүндэлж авдаг ах хоёр маань сая гин өчөд хамтдаа байна. Хишгэ ах чимгээгч хоёртаа баярлалаа. Хоёр хөөрхөө охинтой мундаг сайхан гэр бүл өнөөдөр амьдралын ямар ч хүнд бэрх асуудал тулгарсан ч гэсэн хин хинээ төвшилж чадж яваа. Өнөөдөр энэ сайхан орчин үеийн хамгийн мундаг гэр бүл гэж би бол хүндлэн хайрлаж биширч явдаг. Үнэхээр амьдралын түүх, амьдралыг бүтээлцэж байгаа энэ сайхан түүх үнэхээр хин хиндээ дэмтэй гайхамшигтай сайхан гэр бүл. Ишгахын гэр бүл даж жаргал хүсье. Энэ цагт бас хамтдаа байгаад баярлалаа. Их Монгол радио 77 99 99 шууд эфирийн дугаар таны өмнө нээлттэй байгаа. Нийслэл хотод маань 20 цаг айлчлал ирсэн. За нэвтрүүлэг маань жоохон хожуу эхэлсэн учраас би 20 цаг 10 минут хүртэл нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Та 77 99 99 дугаартай холбогдож өөрийнхөө амьдралын түүхийг бас хуучлаарай. Тэгээд магадгүй бас би ч гэсэн амьдралынхаа хантай бас чухам яаж танилцчихсан түүхээс ярихад сонирхолтой. Яг би FM-ийн салбарт анх бол 107.5 за мэдээж үл мэдэх цэцэг отхны Ариуна гэж бол Монголд бүгдээрээ мэднэ. За энэ хүний бол одоо үнэхээр бүтээгдэхүүн бол би юм. За 107.5 радиод анх 2007 онд ажилд орж исэн. За тэгээд тэрнээс хойш бол одоо 13 14 он хүртэл ажилласан байна энэ хугацаанд. За тэгээд радиод ажилладаг байхдаа олон ч нэвтрүүлэг хүргэж байлаа, олон ч мэдчилгээ өргөдөг байлаа. Тэгээд өдөш бас залуучуудад зориулсан нэвтрүүлэг хүргэдэг гэсэн. Тэгээд тэр нэвтрүүлгээр дамжиж яг намайг сонсож нэг хүн бол байнга холбогддог байлаа, нэг бүсгүй холбогддог байлаа. Өргөлж бас амьдралын сайн сайхныг ярилцаж, хилэлцэж заримдаа сэтгэлээр унсан үедээ надтай ярьж сэтгэлээ онгойлгодог. За анх бол нэвтрүүлгээр холбогдож байсан бол сүүлдээ ингээд нэвтрүүлгийн бус цагаар холбогдоод надтай үзэл бодлоо хуваалцдаг. Амьдралд ямар нэгэн шийдвэр гаргахад ч юм уу ингээл ярихад ингээл ярилцдаг. Нэг тийм дотн нэг найз болчихсон байлаа. Хизээний нэг би нэ таньж мэддэг шиг тийм найзууд ингээ уцаар байнга холбогддог байлаа. Тэгэл нэг өдөр гинт алгуулсан. Дахиж ерөөс холбогдоогүй. За яасан бол доо гэл тэгэл бодоол өнгөрсөн. Тэгэл үз дахиад нэг жил усны дараа гинт дахиад холбогдоод ороод ирсэн. Энэ мэтчлэнгээр намайг бас маш гайхшруулдаг байлаа манай гэр бүл юм. Тэгэд хүн ер нь тийм сони юм лээ. Яг тийм ингээд тийм байх тусам тийм сони асуултын тэмдэг шиг байх тусам хүн тэр зүйл рүү хитэмүүлээд идэх юм шиг байна. Тэгээд яг нь манай гэр бүлийн юм бол анх бол яг ингээд миний хоолойг сонсоод ингээд надтай ярилцдаг. Надтай зүгээр л ярьж сэтгэлээ онгойлгодог. Тэнд ямар нэгэн байдлаар өөртөө зориг байгаагүй. Зүгээр л нэг сайхан танихгүй хүнтэй ярилцаад ингээ нэг сайхан сэтгэлээ онгойлгодог. Тийм л зоригтой анх бол ярилцж байгаа. Тэгээ сүүлдээ бит хоёр бас ингээд баг найзууд болоод. Тэгээ нэг өдөр ажил маань ингээд өглөө 8-аас биш ээ. Өглөө 8-аас орой 8 хүртэл ингээд үргэлжилдэг гэсэн. Тэгээ орой яг би буух ээлж таарсан. Тэгээ манай би нөө танилцыг нэлээд шаллалаа л да. Тэгээ би чамайг хармаар байна те. Тэр үед Facebook энэ төр байсангүй. Тэгээд үгүй байсан л баг. Чухам би хэргэлдэггүй байсан баг. Манай найз манай гэр бүлийн хүмүүс хэргэлдэггүй байсан. Тэгээд би чамайг хармаар байна гэж хагаад зураг хөрөг нэг авч үлдэх юм болов. За тэгээд зурга ингээд эсвэл үлдээчихээ. Яг намаа буух гэх нөө байж тахгүй цаашаа бүр ингээд лагер явах гээд байна. Ингээд ажилтаа байна. Тэгэхээр би яг ингээд фото зураг аваад ирлээ. Тэгээ би чамд ингээд зураг үлдээе гэдэг чийсэн. Тэнгүүт нь би тэгээд үлдээгээч нэг газар үлдээгээч гэх нь өөрийнх нь яг ажил амжуулаа явсан хамгийн ойрхон зүйл бол хандуудын
энд одоо манай ажлын энэ хүнд нэг байрны тэнд ингээд модон саадны тэнд ингээд зураг үлдээлээ шүү гэдэг ах үлдээчихсэн. Тэгээ би анх найзтайгаа гүйжчихэл хамгийн дотны найзтайгаа гүйжчихэл тэгэл ажлаа тараал очиод авсан. Тэгээ манай найз тэр яг кино шиг таниултаа кино шиг юм болж байгаа чинь. Манай найз за яг наач одоо ингэ шүү. Наа охин ч одоо ингэ бас чамайг харъя гэдэг ингэж байгаа. Тэгэхээр юу яа? Ингээд чи ингэ очиж зургийг би ингэ ойр авийн харъя ингэ хин чамруу ингэ ажиглаж ин харъя гэл. Тэгээ элбтэр нэг комбинацгаагаад одоо яг ямар зорилготой яагаач тэгээдсэн. Тэгээ бодвол бас харж ивэл очиод уулзчихъя л гэсэн бодол байсан бах та хөрхий. Тэгэл очсон. Тэгэл зураг авсан. Тэг үнэхээр яг зургийг хараад надад маш их таалагдсан. Тэгвэл би бол дэндүү нөгөө тос сэтгэлийн мэдчихсэн, гонигтай яадгүй, баярлахтай яадгүй гэдэг бүгдийг мэдчихсэн учраас надад бүхий л зүйлээрээ маш их таалагдсан. Ер нь гэхдээ илүү их нөгөө гадаад төрх гэхээс илүү ер нь хүн байгаа мөн чанар, хүнтэй харьцаж байгаа харилцаа, альва нэг юмыг ойлгож байгаа тэр нэг дотоод мөн чанар гэл тэр бүх зүйлээрээ хэдийний л магадгүй миний сэтгэл татагдчихсан байсан тэр нь. Ингээд анх танилцчих. Тэгээд за би харсан ингээд утас шүрмсөөр яриад ингээд ийм байлаа тийм байлаа гэд. Тэгээд нэг намар анх уулзаж за манай хүн ч бас жоохон ичиж гэрвшэдэл байсан бах. Тэгээд шалсаар байгаа нэг намар уулзаад тэгээд анх танилцаж яг албан ёсоор анх гар өрн танилцаж анх биенээ харалцаж тэр цагаас хойш уулзсан учирч гомдоож баярлуулж тэгээд амьдралын ямар ч үед гар гараас атгалцж явсаар хэдийний өнөөдөр бид хоёр 4 хүүхдийн ээж болсон байна. Одоо миний амьдралын хамгийн том арын том албыг миний гэр бүлийн дагаад байж идэг. Тэгээд энэ завшааныг ашиглаад хандаа маш их баярлаа. Чи миний бүх зүйл магадгүй чинийхээ бүх зүйл байхыг би бас өдөр болгон хичээдэг. Магадгүй өнөөдөр тэр сэтгэлийнх нь орон зайд бас дутуу байлгадаг бол уучлаарай. Гэхдээ ханд нас байна, цаг хугацаа байна. Миний амьдралын надаар ихсэн, надаар дуусах мөч хүртэл миний амьдралын бүх хүн чамд нь байх болно. Үүнийг л би чамд амлаж чаднаа. За ингээд ийм банд нөө бусдын түүхийг яриадсан учраас бас өөрийнхөө түүхийг ярих хэрэгтэй болов уу гэж бодоод ярьсан шүү уучлаарай. За байна уу? Байна уу? Байна уу? байсан байна уу? За, их Монгол радио. Арай минь түргий. За, хөгжмөө жоохон судлах уу? За. Одоо гайгүй болж байна. За. Дөнгөж сайхан насалж яваа хүн байж тээ. Самрын нэвтрүүлгийг сонсоод сайхан санагдаж байна. За баярлалаа. Ажлаа тараад машинда бүгдрөөд явж байгаа сонслоо. Өнөөдөр нэвтрүүлгийн хэдэн их таалагдчихэ. Таны амьдралд бол тэртех гэж ярина шүү дээ. Тэртех 30 жилийн өмнө гэж ярина шүү дээ. Их ч надаа эмээ авсан 2 сайхан зээтэй. Ихтэй амьдралын анхны ханцаа байгаа. Одоо хүртэл амьдралын анхны антай байгаа. Гоё байна. Гэхдээ насан туршдаа энэ амьдралыг дуусан дуустал хамтаа гэж боддог байсан. Гэхдээ амьдрал баян нэг зүйл өөр бас юм байна. Болон би тань сонсч байна. Яа гэвэл би хандад эндээ хэлчих явсан. Эндээ хэлчих явсан. Өөр хүн байхгүй юм шиг бодсон. Ихнийг өдөр намайг амтуулсан. Гэхдээ би ханаас өрөөгүй ханига өөрчилсөн. Гэсэн мөртлөө нэг л тийм сайхан биш болсон. Эмэлэг. Сэтгэлд нэг юм байгаад л байна да тий? Гэхдээ өөрчлөлт би дотроо өргөж бодож явсан. Миний анхс надад итгэж намайг өөрчлсөн гэж одоо ч намайг хайрлсан. Тэгтэл нэг л итгэж явсан даа гомдсон бол хэдэж хамт
Айнд ортол өдөө хүрч яана. Өөрийн 4 жил юм байдлаа явж байгаа байхгүй юу? Хэцүү те? Тэгтээ чамааны сайхан үг хэлэх байх гэж найдаж бодож байна. Асууштай зориул. Тэгэхээр би бол юу гэдгийг айхтар мундаг сэтгэл зүйч ч юм уу тийм хүн биш л дээ. Гэхдээ таны амьдралын 30-аад жилийн түүхийг бичлэлцчихсэн огтынхын сайхан аав тэ энэ өргөө гэрийн сайхан эзэн өнөөдөр таны ямар ч алдаа гаргасан байсан уучлах хамгийн том шалтгаан болсон энэ хүн бол таны амьдралын хань. Та хоёулаа хоёр биенийхэн гаранд итгэл хэмээх тэр орон зайг хаан бугуйч хатан сүг болгоод зүүчгсэн энэ зүрхний тангарахтай ийм сайхан гэр бүл өнөөдөр 50 гаруй настай гэдэг. Өнөөдөр хайр дурлал гэдэг ийм л мөнхийн залуу байдаг. Одоо ч та хайртай учраас та маш их гомддог, хайртай учраас та маш их уучлдаг бах. Гэхдээ уучлсан гэдэг зүйлийг та өөртөө бүрэн сайн итгүүлж чадахгүйгээр энэ магадгүй таны сэтгүүлийн энэ хүндүр хизээч арилгахгүй бах. Маш их итгэл байсан учраас маш их гүнзгий гомдсон бах л да. Гэхдээ хань дахиж таны энэ уучлал бол ханд маш том шийтгэл, маш том хариуцлагатай очсон бах. Тэгэхээр би бол таныг юу гэж хэлэх гээд байна гэвэл нэгэнт одоо уучлсан гэдэг үгийг амнаасаа гаргаж энэ амьдралдаа өмнө байхыг нэгэнт одоо тунхаглчихсан юм чинь ханигаа уучлсан бол яг уучлсан шиг уучлаад өөрийгөө нэг чөлөөлвөл яасан юм бэ? Тэртээ тэргүй одоо бүх зүйл эргээд голдролдоо орно. Хань дахиж таныг хуурахгүй гэж амлсан л бол амлсан. Хүн нэг л алддаг юм аа. Дахиж алдахгүй. Тэгэхээр мэдээж бол ямар залуу хүүхдүүд биш. Тэ? 50 гаруй настай өнөөдрөөс амьдрал тогтчихсон эмээвөө болсон хүмүүс. Тэгэхээр таны амьдралд бол дахиж таныг сэвтээх тийм алдаа бол хизээч хийхгүй байх гэж би бол ахад бол маш их найдаж байна. Тэгэхээр та өөрийгөө битгий ингэж зовоож сэтгэлийн чилээгээрээ та гоё жаргалтай байж болох байгаа тэр орон зайг арайчтай гэсэн бодлоор ингээл өөрийгөө улам ингээд шаналгаад зовоогоол өмнө бүх зүйл дээр ингээд сэтгэл цатгалан байдагс байсан зүйлдээ дандаа ингээд дундуур байгаад байна гэдэг чинь хэцүү шттэ. Тэгэхээр би бол таныг тэгж бодож байна. Мэдээж хань амлсан тэ энэ сайхан амьдрал. Тэгээ мөн танаар маш их бахархаж таныг магадгүй өмнөхөөс илүү хайрлаж байгаа бах нөхөр нь. Яагаад вэ гэхээр хизээч уучлахгүй бах таа гэж айж исэн тэр айцыг өнөөдөр үргээж та хамгийн зоригтойгоор тэр хүнийг би бол чиний ганц насны чинь хан шүү гэдэг энэ үгийг уучлалаа гэдэг үгээр та тэр хүний зүрхний гүнд ортол хэлж чадсан. Энэ таны хамгийн том өшөө аавалт магадгүй хамгийн том ялалт байсан. Энэ үг бол харин ялалт байгуулсан хэрнээ та яагаад юм гонхтой байна гэж одоо таавал жаргах ёстой хүн. Эд сайхан цэцгэлж яваа насанда ханийгаа дагуулад ой модонд орж хөөцөлдөж гүүгээд бас нэг гоё явал та тий. Амьдрал гоё шүү дээ. Одоо ингээл үр хүүхдүүд том болцсон. Өнөөдөр 2 зэйгээ үдцсэн байна. Одоо ингээ эмээ өвөө гээд нэг том хариуцлага, том ажлын хажууд та хоёр манаас өөртөө зав гаргаж тий. Цайг сайхан өнгөрүүлээрэ. Тэгээ хань нь бол таныг бүр мундаг ихээр хайрлаж байгаа. Танд маш их баярлж байгаа. Танаар маш их бахархаж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Хизээч ингээд сэтгэл гондоо яваарэ. За баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. Монгол радио танцагтлэрлээ нэвтрүүлэг маань их үргэлжилж байна. За би айхтар нэг хүн зөвлөдөг хүн биш. Гэхдээ бол яг нөхцөл байдлын хувьд бол яг л ийм л зүйл байгаа. Мэдээж бол айхтар гомдоос одоо 4 сүүлийн 4 жил гэж чинь баггүй хугацаа биш шүү дээ. Энд чинь одоо 48 сар. Зөвхөн энэ зүйлийг бодож энэ зүйлээр сэтгэлээ ингэж гониг тавтуулаад явж гин гэдэг бол хэцүү шүү дээ. Хүн юм сэтгэлийн амтан хүсний сэтгэлд юу байна? Тэр чинээрээ хүн амжилт, ололт, ад жаргал юу гэдгийг бүгдийг бол мэдээж бүтээдэг байгаа. Тэгээ энэ цаг хугацаанд бас хамттай байгаа. Бүх сонсогч та бүхэндээ баярлалаа. За ингээд энд хүргээд өнөөдрийнхээ нэвтрүүлгийг жаргая. Өнөөдрийн нэвтрүүлгийн сэдвийг санал болгож, өнөөдрийн нэвтрүүлгийн энэ цаг мөчийг бидэнд бэлгэлсэн энэхүү цагтлын эзэндээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ та ч бас нэвтрүүлэгт хандаж өөрийнхөө амьдралын нэгэн орон зай, алдаа оноо, баяр хөөртөө цаг мөч эсвэл хэн нэгэнд зориулсан хайр сэтгэлийн үгээ та бүхэн загтлуулгын илгээж их Монгол пэйж хуудсан та загтлаараа илгээгээрэй. Таны нэрийг нууцлана. За тэгээд нэвтрүүлгээр шууд хүрдгээрээ онцлогтой шүү. Тэгээд энэ цаг хугацаанд үргэлж бас хамтдаа байж амьдралын бас нэгэн амттай шихэрлэг сайхан амтыг мэдэрч эсвэл нулимс шиг шорууг амтыг мэдэрч энэ цаг хугацаанд яг л одоо энэ нэвтрүүлгийн цагтлын эзэнтэй үргэлж
нэг цаг доор яг тэр хүний орон цагаар амьдарч чаддаг та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр энэ амьдралын энэ нэвтрүүлгийг маань амин сүнс болж энэ нэвтрүүлгийн маань амин болж явдаг та бүхэндээ маш их баярлалаа. Үргэлж бидэнтэй хамтдаа байгаарай. Алдаа гаргуул бидний зэмлээрээ, онуул бидэнд бас урам хайрлаж яваарай. За тэгээд өнөөдрийнхөө нэвтрүүлгийг энд хүргээж жаргая. Мэдээж та бүхний маань урд аз жаргал тэрвэрэн очиж буй гэр бүлттэй инээд баяр хөөр аз жаргал дүүрэн байхыг чин сэтгэлээсээ хүсэн өрөөе. Ингээд маргаашин 19 цагта таны сэтгэл хэмээх эргэтэн доторх тэр хүн чанар хэмээх тэр орон зай тэр нандин хаалгыг тань бид аажууд огшиж шинхэн сэдв шинхэн цагталтайгаа иргэн уулзгална. Ингээд энэ цаг хугацаанд хамтдаа байгаа. Эрхэм сонсогч та бүхэнд баярлалаа. Нэвтрүүлгийн ерөнхий редактор Баттуул, нэвтрүүлгийн хөтлөгчөөр Хосоёр, за нэвтрүүлгийн техникийн ажилтнаар Цинтаванаар ажиллалаа. За тэгээд Их Монгол радиогийн уран бүтээлийн студ 2017 оны 11-р сарын 13-ны өдөр энэхүү нэвтрүүлгийг бэлтгэн үргэлээ. Хамтдаа байсан сонсогч та бүхэнд баярлалаа. Маргааш 19 цагт иргэн уулзлаа. Баяртай сонсогч та. Би хинтэж өчөрч болно